Улсын хурлын тамирын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэсгээс бэлтгэн хүргэдэг улсын хурлын 7 хоногт тойм нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараар Улсын хурлын даргын хол бүгд найрамдлагчдад ард улсад ажлын альчлал хийлээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах хүнсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг анхны хилцүүлэгч шилжүүллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлцэх асуудлыг хэлэлцлээ. Эдгээр болон бусад мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Пүрэв гарагт улсын хурлын төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо тус оролдлоо. Улсын хурлын төсвийн байнгын хорооны хуралдаанаар засгийн газраас 2016 оны 9-р сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг боловсруулахдаа дараах зарчмуудыг баримтлалаа. 1. Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг сулангруулах замаар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх, эдийн засгийн бодит өсөлтийн өсөлтийг 2017 онд 3%, 2018 онд 5.1%, 2019 онд 7.1% хүргэх. 2. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх. 3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нийгэм эдийн засгийн авч холбогдолтой бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж төсвийн орлогын бааз зургийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөллийг тооцоо үүсгэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувьд 2017 онд 22.8%, 2018 онд 23.4%, 2019 онд 2.7%, нийт зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2017 онд 32.7%, 2018 онд 30.9%, 2019 онд 28.2% байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2017 онд 9.9%, 2018 онд 7.5%, 2019 онд 5.5% байхаар тусгагдсан байна. Ялангуяа төсвийн алдагдал, өрийн хэмжээ хоёр нэлийн харьцангуй өмнө байсан хуулиас харьцуулахад бол хит өндөр байхаар жишээлбэл төсвийн алдагдал 9.9%, өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүн 84.8% байхаар байгаа шүү дээ. Тэгээ би энэ дээр яг дотоодын нийт бүтээгдэхүүн дээр эхлээд нэг асуулт асууя. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг та нар ингээд за 19 он гэхэд нэг 7.1% болно гэд ингээд өсөлттэй тооцжээ. Гэтэл 17, 18, 19 онд хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг яагаад бууруулсан юм бэ? Төсвийн алдагдал 9.9%, өрийн алдагдал нэг 84.8% байхаар тооцож оруулж ирсэн. Бүр энэс ч өндөр алдагдaltaй байж магадгүй гэсэн юм төсөөлөл хийсэн 16 оны төсвийн тодтголыг батлахдаа их хурл дээрээс ажлын хэсэг энэ хүрээнд байнгасан дэд доод хязгааруудыг зааж өгсөн учраас энд тооцсон байгаа. Тэгэхээр 2017 онд хөдөө аж ахуйн салбарын өсөлт бол 9.1% байгаа. 18 онд 8.3, 19-нд 7.8 гээд өсөлтийн хувийг харах юм бол яа харахгүй буурж байгаа юм дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар дотроо бол мал аж ахуйн салбар бол дийлэн хувийг эзэлдэг. Газар тариалангийн салбар бол нэг 10 орчим хувийг эзэлдэг байгаа. За малын тоотлогыг аваад үзэх юм бол 2016 оны эцэст бидний хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 61 сая толгой, 17 онд 68, 18 онд 70 сая толгой мал тоологдно гэж ингэж хөдөө аж ахуйн тооцоонд орсон. Энэ бууралтын шалтгаан бол өмнөх онуудын өөрөө суурь нь өссөн байгаа учраас энэ суурин дээрээс өндөр өсөлт авж байгаа учраас энэ бол бага зэргийн бууралт шиг харагдана. Түүнээс яг бодит байдал дээр бол энэ бууралт бол байхгүй байгаа гэж байна. Зэссэн дээр зэсгийн баяжмалч 2013 онд 650 мянган тонн зэсгийн баяжмал гарч ирсэн бол оюу толгой идэвхтэй ажиллаж ирсэнээс хойш буюу 2015 оны байдлаар 1.4 сая тонн, 1.5 сая тонн хүрсэн. Өөрөөр хэлбэл үндсэндээ 900 мянган тонноор зэсгийн баяжмал нэмэгдсэн байна. Үүний орлогын өөрчлөлт нь ямар байгаа вэ? Зэсийн үнийн хувьд муу адил үнийн бууралт байгаа. Өөрөөр хэлбэл 2013 онд 1 тонн цэвэр зэсийн үн $7,389 байсан.
За тэгээд ингээ аажимдаа буураад өөрөөр хэлбэл 14 он 6863, 2015 он 5517 доллар. За энэ оны тодтголоор бол 4716 доллар байгаа. За бид нар эх онд бол баг зэргийн өсөлт бий болно гэдэг 4800 доллараар бол үнийг тооцсон байгаа. Мөн өнөөгийн үн цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-оос 2019 онд төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхгүй байхаар тооцож хуулийн төслийг боловсруулсан байна. Ингээд хуулийн төслийг хэлцэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100% дэмжсэн. Мөн тус байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуул өргөн мэдүүлсэн 15 хууль 2 тогтоолын төслийн хэлцэх асуудлыг шийдвэрлэсэн. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулна. Авах арга хэмжээний тухай Улсын хурлын 2016 оны 44 дугаар тогтоолд төрийн албаагч өндөр насны тэтгэврт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн бүсэлтүүд тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй байхаар төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлгийг заасны дагуу төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, цэргийн албаагчийн тэтгэврт тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, шинжлэх ухааны технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа. Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт азаа буурлуудад насны гишг болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасны дагуу азаа буурлуудад жилд 2 удаа насны гишг болгохоор ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Ахмадуудаа дэмжих ёстой. Энтэй санал нэг байна. Тэгэхээр 60 насыг тэтгэврийн нас гэж үздэг. Тэтгэврт гарсан бүхэндээ энэ мөнгөө өг. 20 тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө биш ээ. Энийг зөвхөн насны гишг гэж нэрлэж өгнө үү? Тэтгэвэр дээр нь нэмж өгнө үү? Агуулгын хувьд ямар ч ялгаа байхгүй. Сар болгон тэтгэврийн нэмэгдэл болгоод өгчих. Орон сууцных нь нэмэгдэл болгоод өгчих. Нийгмийн даатгалтын чимд орон сууцных нь түрээсэнд өгчих. Ингэж үр дүнтэй өгөөрэй энэ мөнгөө. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн ч Монгол Улсын хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлууллаа. Учир нь хөгжлийн банкны асуудалд нарийн судалгаатай боломжтой хандхан зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн юм. Үргэлжлүүлэн байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудад эдийн засгийн санхүүгийн байдалд хяналт тавьж дүгнэлт гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулж төсвийн байнгын орооны дарга Хүрлбаатараар ахлуулсан. Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн хэлцэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2017 оны төрийн мөнгөний бодлого маань ерөнхийдөө 3 үндсэн бүлгээс бүрдэж байгаа. За нэгдүгээр бүлэгт нь бол мөнгөний бодлогын макро эдийн засгийн доктортой байдлын хангах талаар ямар арга хэмжээнд авч хэрэгжүүлэх үү, ямар зорилт тавьж байна. За хоёр дахь нь санхүүгийн доктортой байдлын талаар бас ямар арга хэмжээ авч явах вэ? За гуравт нь бол одоо санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх. За мөн санхүүгийн зах зээлийг одоо зохицуулт хийж байгаа төрийн байгууллагуудын хүрээнд бол ялангуяа санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн хүрээнд яаж хамтарч нэгт хамтран ажиллах вэ гэдэг талаар ийм заалтууд ерөнхийдөө орчихсон. Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4% болж саарч ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны муу үеэс 2.61 хувиар нэмэгдэн 10.4% болж сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Оюут толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, уул уурхайн бус салбарт эрг нүдэ үзүүлснээр эдийн засгийн өсөлт 2016 онд 0-1%, 2017 онд 2-3% байх төлөвтэй байна. Манай улс эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк олон улсын валютын сан 2016 онд харгалзан 0.7%, 0.4% байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7%, 2.5% байхаар төсөөлөд байна. Бодлогын хүүгэн бол нэмсэн. За бас яг хуу тухайн үедээ бас тодорхой бас үр дүн хөргөнөд бол тооцож ирсэн баг. Одоо ингээд эргээд харахад үр дүн нь одоо ямар болов? Валютын ханшийг одоо бас та бүхэн бас зогсоож чадсан үгүй юу? Сааруулж чадаагүй юу? Цаашдаа энэ хатуу мөнгөний одоо бодлого ямар хугацаанд одоо үргэлжлэх юм бэ гэдэг бас нэг хариулт амбар байна. Урд нь бол энэ төгрөгийн ханш, төгрөг валютын одоо ханшийг зохицуулахын тулд интервенцийн арга хэрэгжилж ирсэн юм байна. Тэгээд өнгөрсөн 4 жилд гэхтэл нийтдээ 6 тэрбум Америк долларын одоо интервенц хийж төгрөгийн ханшаа барих гэж оролдсон байна.
ингээд Монгол улсын валютын нөөцийг маш их хэмжээгээр бууруулсан. Цаашид интервенцийн аргаар явах аргагүй болсон. Тийм учраас Монгол банкнд байдаг одоо нэлээд хүчтэй зэвсгээ бид хэрэгэлсэн. Тэр бол валютын гол зүйл бол ерөөсө валютын нөөцийг хамгаалах ийм алхам гэж үзэж байна. Ингээд мөнгөний бодлогын хөөг 10.5-аас 4.5 пунктаар нэмэгдүүлж 15 болгосон. Энэний үр дүн бол гарч байгаа. Ямар ч гэсэн бид валютын нөөцийг одоо би Монгол банкны ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн 2 сар гаруй хугацаанд валютын нөөцөө бид нар бол бууруулаагүй, тогтмол хэмжээнд бол барьж чадсан. Одоо экспортын орлого оруулаад байгаа гол жишээлх юм бол тэр газрын тос зис гэдэг эдгээр чинь үнийн бууралтаас болоод гаргаж байгаа хэмжээний хэвээрээ ч гэсэн бид нар олж чадж байгаа гэсэн нөгөө орлогоо тэр хэмжээндээ авч чадахгүй байна гэдэг байгаа бол тодорхой хугацаанд тэр гаргаж байгаа бас дөрвтэй арга хэмжээ авмаар байна шүү дээ, тийм ээ. Мөн улсын хурлын гишүүд Монгол улсын санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчинг өөрчилж дотоодын арилжааны банкудаа хамгаалахын зэрэгцээ гадаадын банкуудын салбарыг нээж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломжийн талаар судлах саналыг холбогдох байгууллагуудад сануулж хэлсэн. Түүнчлэн эх хонд төлөх зээлийн хүүгийн төлбөр 2017 онд төлөх Чингис бондын эргэн төлөлтөй холбоотой асуудлуудаар тодорхой байр суурь гишүүд илэрхийлсэн. Ингээд хилцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын 2016 оны намрын ээлж чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын үндэслэлийн хилэлцэх асуудлыг хэлэлцлээ. Макро эдийн засгийн дунд хугацааны доктортой байдлыг бий болгох нь одоо цаг үеийн нэн тэргүүний зорилт болоод байна. Цаашаа төсвийн алдагдлыг бууруулж засгийн газрын өрийг зохистой төвшөнд барих нь дунд хугацааны өрийн доктортой байдал алдагдахаас сэргийлэхийн зэрэгцээ, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн доктортой байдлыг хангахад чухал үүрэгтэй юм а. Сүүлийн жилүүдэд Монгол банк мөнгөний бодлогын уламжилт бус арга хэрэгслээр дамжуулна, мөнгөний нийлүүлэлтийг хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн шин чанартай төслүүдэд санхүүжилт хийсэн нь зах зээлийн зарчим дээр суурилсан хүүний бодлогыг эвдэж, үн ханшны доктортой байдлыг алдагдуулахад нөлөөллөө. Монгол банк мөнгөний бодлогын зорилтоо хэрэгжүүлэхдээ цаашаа зөвхөн олон улсын стандарт зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслүүдийг ашиглахаа онцолж байна. Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсэж байгаа эдийн засгийн хүндрэлийг хохирол багтаагаар даван туулж макро эдийн засгийн богино хугацаанд докторжуулан эдийн засгийн дунд урт хугацааны доктортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-оос 2019 онд жилийн 8%-аас дээшгүй түвшинд байлгана. Төгрөгийн гадаад валюутай харьцах ханшин макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчим батлана. Эдийн засгийн гадаад орчинд гарч болзошгүй огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валютатай харьцах ханшин уян хатан бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан зохицуулж, гадаад валютын улсын нөөцийг зохих төвшөнд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг тусгажээ. Энэ Монгол банк бодлогынхоо хөөг өөрчилсөн. Энэтэй холбоотойгоор харьцангуй энэ ханш докторжоод долларын ханш бас өсөхгүй байх, нийгэмд эдийн засагт бас эерэг өөрчлөлтүүд ирнэ гэсэн. Энэ ямар үр дүнтэй болсон бэ? За мөнгөний бодлогын хөөг бид нар бол нэмэгдүүлсэн. Ингэж нэмэгдүүлэхээс өөр одоо арга бол байсангүй. Урд нь төгрөг Америк долларын валютын ханшийг одоо барихын тулд Монгол банкнаас маш их хэмжээний интервенц хийсэн байгаа юм. Өнгөрсөн 4 жил 2012-аас 16 онд нийтдээ 6 одоо тэрбум долларын интервенц хийж төгрөгийнхаа ханшийг барих гэж оролдсон. Үүний үр дүнд Монгол улс валютын нөөцгүй болж одоо хуурсан. Өнөөдөр байгаа валютын нөөцийн хэмжээ бол Монгол улсын байж болох хамгийн доод хэмжээнд очсон байгаа. Олон улсын валютын сангийн аргачлалаар альва улс орн дор хаяж 3 сарын импорттой тэнцэх хэмжээний валютын нөөцтэй байх ёстой. Тэгэхээр бид одоогийн байгаа энэ төвчнээс доошоо оруулах аргагүй болсон. Энэ 35 мянган айлын орон сууц ингээд зогсож байна. Эзнээ хүлээгээд. Бараг дуусц. Зарим нь бол ингээд нэг будаг төрхэд ингээд оруулна гэж байгаа. Тэгтэл хэдэн зуун мянган хүн орон сууц хүсээд ингээд байж байна. Орон сууц олж өгөөч, газраас холий. Тэнд 35 мянган айлын орон сууц энийг борлуулах юмсан гэд ингээд байж байна. Энэ хоёрыг ер нь яаж уулзуулах юм бэ? Ер нь улс энийг аваад тэр орон сууц хүсээд байгаа улсууд оруулж болдгүй юм. Гэрээ байгуулад тэр газар мазрыг аваад тэр 2-3 айлч гэсэн тэр 4 өрөөнд оргилд.
Эн чинь ингээд тэр 35 мянган айлын орон сууц ингээд гацчихад байна гэж чинь Монгол эн чинь банкудад зээлтэй зээлээ төлж чадахгүй, бизнес нь явдаггүй, цалингаа тавьж чаддаггүй, ингээд мөнгө төгсчихэд ингээд байна шүү дээ. Тэр энэнийг одоо ер нь энэ улсууд нөхөх юм шүү. Тэр зүгээр ингээд ингээд зогсож яснаас, эзэнгүй байжснаас, чоожтой байснаас энэ дээр одоо энэ засгийн газар Монгол банк ямар одоо байр суурьтай байна. Одоо байгаа тэр өмнө байгаа сангийнхаа их усүрийн одоо хүүгээр тодорхой хэмжээнд ипотекийн зээл бол үргэлжлээд явж байгаа. Цаашдаа өмнө хэрэгжүүлжсэн шиг Монгол банкнаас мөнгө хэвлэх байдлаар одоо энэ ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм бол бид валютын ханшаа барьж дийлж явна гэхэд бол маш хэцүү. Тэгэхээр яг үхээр ерөөсөө энэ ипотекийн зээлийг үргэлжлүүлж олгох асуудлыг бол валютын их усүр олж ирж иж энэ дээрээ суурилсан ийм одоо үргэлжлэх бодлогыг хэрэгжүүлэх юм аа. За 100 м2 болгож байгаа асуудал нь бол өнөөдөр би бас барилгын салбарынхантай уулзж байхад нэг статистикийн мэдээд байгаа. Тэр нь юу гэхээр 2012 онд барилгын тусгай зөвшөөрөлтөд 1800 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ирсэн. 2012 онд. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар барилгын тусгай зөвшөөрөлтөд 4600 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй 4600. Тэгээд Монголын одоо энэ барилгын компаниудын бариад ашиглалтанд оруулаад хүлээлгэж өгөөд бэлэн болцсон байгаа 33 мянган орон сууц өнөөдөр эзэнгүй байж байгаа. Энэ 33 мянган орон сууцыг борлуулахын тулд энэ орон сууцны борлуулалтын асуудал нь өөрөө ипотекийн зээлэнд хамрагдчихэж борлогдох асуудал шийдэгдэхгүй бол арилжааныхаа зээлээр энэ 33 мянган орон сууцыг борлуулна гэхэд бол маш хүнд. Тийм учраас яг үхээр засгийн газар 100 м2 гэдэг шийдвэр гаргаад 100-аас дээш метр квадраттай одоо байранд орох гэж байгаа иргэн мөн ипотекийн зээлд хамрагдаж болно гэж байгаа. Яаж хамрагдах вэ гэхээр 100-аас дээш одоо метр квадратынхаа үнийг урьдчилгаа төлбөр дээр нэмээд төлчих. Тэгээд тэр 100 м2-ийнхаа одоо ипотекийн зээлдээ хамрагдаад урт хугацаанд төлөөд явдаг энэ бололцоог нь бүрдүүлж ийм шийдвэрийг бол засгийн газар гаргасан юм байна. Банкуудыг судалсан зээл өгж байгаа юм байлээ. Тэтгэврийн зээл, хадгаламжийн зээл, цалингийн зээл энэ эдийн засгт эргэлт авчрахгүй. Томоохон хөрөнгө оруулалтын зээлүүд орж ирж эдийн засгт эргэлт бий болно. Тийм учраас би та бүхнийгээ нэг Монгол улсын төсвийн алдагдал 9.9% хүртсэн. Засгийн газрын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүн 85% хүртсэн ийм хүнд хэцүү үед энэ засгийн газартаа Төв банкны энэ бодлогын зүгээс гарц боломж ийм замуудыг илэрхийлж гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. Ингээд гишүүд асуулт асууж байр суурь илэрхийлснээр дараа тогтоолын төслийг хилцэн зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хурлаанд оролцсон гишүүдийн 72.7% дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Баасан гарагийн чуулганы нэгдсэн хурлаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хилцэх хэсэг. Монгол улсын 2017 оны төсвийн тухай нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг тус тус хилцэн шийдвэрлэлээ. Улсын хурлын чуулганы нэгдсэн хурлаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдээлэл 2018-аас 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9% саналаар дэмжин анхны хилэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдээлэлд уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засгийг солонгоруулах замаар дотоодын нийт бүтээгдэхүүнтэй эзлэх эдийн засгийн бодит төсөлтийг 2017 онд 3%, 2018 онд 5.1%, 2019 онд 7.1% хүргэх. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж төсвийн орлогын бааз сурыг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлэхээр заасан байна. Тэгэхээр энэ төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, ашиггүй ажиллаж байгаа компаниудыг яаж ашигтай болгох вэ? Төсвийн орлогот оруулж байгаа нөлөөллийг яаж нэмэгдүүлэх вэ? Ховчлолын бодлогыг яаж явуулах вэ? Цаашдаа ашиггүй компаниудыг хэрхэн ховчлох үе чиглэлээр энэ бодлогын баримтгчид юу тусгаж байгаа вэ гэдгийг. Энэ төрийн өмчит компаниудын маань дийлэх болгох нь 2016 онд хүлээгдэж байгаа байдлаар бол алдагдaltaй адилж байна. Дандаа өр зээл тавьсан ийм нөхцөл байдал байна. Засгийн газар төсвийн төслийг боловсруулахдаа энэ төрийн өмчит компаниудыг бүгдийг нь менежментийг нь өөрчлөөд 2017 оны төгсгөл гэхэд ашигтай ажилтдаг байх ийм шаардлагыг бол энэ төрийн өмчит компаниудад тавьсан. Санхүү эдийн засгийн яам гэж хуучин байсан. Сангийн яам маань эдийн засгийн хэмжээнд бүх тодорхой одоо судалгаа хийж энэ төсөө бол хуваарилдаг. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа.
аж ахуйн нэгжүүд зогсонгүй байдалд орцсон байна. За амжиргаа, ард түмний амжиргаа доор байна. Тэгэхээр энэ дээр яг ямар арга хэмжээ авахар ямар хэдэн төгрөг тавьсан бэ? Нийт иргэдийн маань 90% нь хэрэглээний зээлтэй болсон гэхээр орлого зарлага хоёр нь тэнцгээ байцаа. Засгийн газраас хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг одоо боловсруулад улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн барьсан байна. Одоо үндэсний аюулгүй зөвлөл хэлцсэний дараа улсыг өргөн бариад хэрэгжүүлэх байх. Эхний ээлжинд уналтыг багасгаад тогтворжуулах зорилтыг тавьж байгаа. Энэ нь бол засгийн газар ойролцоогоор 18 сарын хугацаа зарцуулна гэсэн юм тооцоо байгаа. Төсвийн төсөлд бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжих зорилтоор бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 61.5 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд бол 20.8 тэрбум төгрөг. За мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхийн эдийг үндэсний үйлдвэрлэлд тушаасан нөхцөлд олгодог урамшууллуудыг бол одоо олгохоор тооцсон. Үүнд нийтдээ 54 тэрбум төгрөг тусгагдсан. Засгийн газраас эх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 61.5 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулан 20.8 тэрбум. Ноос Улаанбудаа арьс ширний урамшуулалд 54 тэрбум, хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгоход 161.5 тэрбум. Ахмад наснуудын нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор олгох насны хишиг арга хэмжээнд 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын их хурлын дараа Мегомбын энх болд энэ сарын 14-өөс 19-ний өдрүүдэд бүгд найрамдахад ард улсад айлчлал хэлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Улсын их хурлын дарга бүгд найрамдахад ард улсад болсон дэлхийн улс төрийн намуудын удирдлагын дээд хэмжээний уулзалтанд оролцсон бөгөөд энэ үеэр бусад орны парламентын төлөөлөгчдтэй хийсэн уулзалт арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Бүгд найрамдахад ард улсын Чунчин хотноо болсон дэлхийн улс төрийн намуудын удирдлагын дээд хэмжээний уулзалтанд төр засгийн эрх барьж байгаа 70 гаруй улс төрийн намын удирдлага оролцож дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах талаар санал болоо солилцжээ. Уг хурлаас дэлхийн улс төрийн намуудад хандсан 16 зүйл залттай уриалга гаргасан байна. Энд хуралд миний хувьд бол хуралд орж Монгол Ардын намын байр суурийг илэрхийлж үг хэлхийн зэрэгцээгээр бол харилцаж хамтарч ажиллаж байдаг бусад улс төрийн намуудтай бас хоёр талын уулзалтуудыг зохион байгуулжсан байгаа. Намууд хоорондоо бас цаашид хамтарч ажиллах талаараа санал бодлоо хуваалцсан ийм одоо үр дүнтэй хурал болсон. За хурлын төгсгөлд бол бүгд найрамдах ард улсын бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын урилгаар айлчил хийсэн байгаа. За энэ айлчлалын хүрээнд бол бүгд найрамдах ард улсын дарга Си Жинпин, за мөн бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын дарга Жэндомын нарын одоо энэ хятадын төр засгийн одоо удирдлагуудтай уулзаж ярилцсан. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаатай холбогдсон тодорхой асуудлуудаар санал бодол хуваалцаж одоо нэлээд элэгсэг дотны ийм уулзалт яриа болсон. За энэ уулзалтын үеэр бол бид манайд одоо 2 жилийн өмнө 14 оны 8 сард Хятадын засгийн газраас 1 тэрбум долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй энэ зээлийг одоо олгох эрхийг олгосон. Тэгээ энэ зээлийнхаа 15% тэнцэх хэмжээний хөрөнгийг Монголын тал гаргах ёстой байснаас болоод 2 жилийн хугацаанд энэ хөнгөлөлттэй зээлийг бол ашиглаж чадаагүй. За энийг бол бид бол тодорхой асуудал бас Монголын талд ашигтай байхаар шийдвэрлэх энэ 15% дээр хөнгөлөлттэй байхын нөхцөл болцоог судлаж үзээч гэсэн санал хүсэлтийг тавьсан. За Си Жинпин дарга бол Экзим банкнд энэ талаар чиглэл өгч Монголын талд ашигтай байдлаар энэ зээлийг Монгол ашиглах хугацааг түргэх талаар би одоо дэмжиж одоо анхааруулж хэлье гэдэг ийм зүйл яригдсан. За 2 дугаарт бол манай зүгээс бол 2-оос доош хувийн хүүтэй 20-аас дээш жилийн хугацаатай эдийн засгийг дэмжсэн, санхүүгийн хүндрэлтэй байгаа байдлыг дэмжсэн ийм зээл олгох боломж байна уу гэдэг ийм одоо саналыг бол ярилцсан. За энэ бол зээлийн нөхцөлийн талаар тэгээд одоо ийм боломжийг бас судлаж үзээч гэсэн хүсэлт бол тавьсан байгаа. За энд бол Си Жинпин дарга бол тодорхой холбогдох банкны байгууллагуудтай бид бас энийг судлаж та бүхэнд бол тодорхой хариу өгье гэсэн ийм зүйл бол яригдсан. Энэ дээр бол ямар нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийгдсэн зүйл бол байхгүй. Хятадын залд судалж ээж хариу өгнө гэсэн. Тэгээд тэр хариу ирсний дараа хэрв одоо зээл авдаг энэ хэмжээндээ хүрэх юм бол засгийн газар ямар хэмжээтэй ямар одоо зориулттай авах уу гэдгийг боловсруулж их хуралд оруулж ирж их хурал түүнийг ярилцж ингэж одоо шийдвэрлэнэ.
Мөн хоёр улсын удирдлагуудын уулзалтын үеэр бүгд найрамдахтад ард улсаас бусад улс орнуудтай хамтран ажиллахаар санал тавьж байгаа нэг бус нэг зам төсөлд Монгол улстай хамтран ажиллах талаар санал солилцжээ. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд тэгдэж байгаа дэд бүтцийн сүлжээнд Монгол улсыг хамруулах, манай улсын бүгд найрамдахтад ард улстай хилэлдэг худалдааны бомтуудыг олон улсын статустай болгох зэрэг асуудлаар тодорхой саналуудыг манай талаас тавьж ярилцсан байна. Бүгд найрамдах хятад ард улсаас авах одоо 1 тэрбум долларын хөнгөлөлтөй зээл, хөгжлийн зээлийн асуудал байж байгаа. За энэ зээлийг бол өнгөрсөн их хурлын үеэр бүгд найрамдах ард улстай тохиролцсон боловч одоо 4-5 жилийн хугацаанд бид нар энэ зээлээ бол ашиглаж чадаагүй юм байна. Ашиглаж чадаагүй хамгийн гол шалтгаан бол энэ зээлд шаардлагатай байгаа 15% буюу 150 сая долларыг Монгол улсын засгийн газар гаргах байсан юм байна. Тэгээ манайх өнөөдөр хүртэл бол энэ өөрийнхөө гаргах ёстой 150 сая долларыг гаргаж чадаагүй учраас энэ зээлийг бид нэр ашиглаж чадаагүй. Тэгэхээр энэ 150 сая долларын одоо Монгол улсын засгийн газрын гаргах энэ мөнгөн дээр бас тодорхой хөнгөлт өгөх энэ хэлцээрүүдийг бас хийсэн гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Гэхдээ за мөн Тэнжийн хотод манайх далаад гарцтай болох зорилгоор далайн гарах тээврийн 100 жилийн логистик төв байгуулах асуудал манайх одоо нэлээд олон жилийн өмнөөс эхлээд өнгөрсөн 3-4 жил гацаанд орсон байсан. Энийг ямар ч хэсэг хөдөлгөж Монгол улс далаад гарцтай цаашаа Япон, Солонгос руу бус улс руу далайн тээврээр имаа экспортлох боломжийг болох Тэнжээний далайн бомт дээр өөрийн Монголын логистик төв байгуулах асуудлыг одоо сэргээ хөгжүүлэх асуудал яригдсан. За ер нь энэ бол бас харилцан итгэлцэлийг бэхжүүлсэн. За цаашдаа бас энэ хөгжлийн давуу талуудаа уялдуулсан ийм одоо харилцан уулзалт боллоо гэж бас ажиглагчид гадна дотны хэвлэл мэдээллүүд бас дүгнж байна. Айлчлалын хүрээнд улсын хурлын дарга дагалдтай ажилласан төлөөлөгчдийн хамтаар бүгд найрамдахтад ард улсын төр засгаас бодлогоор хөгжүүлдэг бус нутгуудын үйл ажиллагаатай танилцсан байна. Үүний үр дүнд арьшаар боловсруулах үйлдвэрлэлийн жишг хөгжлийн загвар болсон Ханийн хотын туршлагыг манай улсад нэвтрүүлэх, интернет худалдааны тэргүүлэх групп Alibaba-гийн дата төвийг Монгол улсад байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай дотоодын экспортын бүтээгдэхүүнүүдийг тус группийн сүлжээгээр дамжуулан 216 оронд худалдаалах боломжийн талаар харилцан ярилцаж, ажил хэрэг болгох чиглэлээр хоёр талаас идэвхтэй ажиллахаар харилцан тохиролцсон байна. Монгол улсын их хурл болон улсын их хурлын хамгийн газрын аль бие усны мэдээллийг олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй улсын их хурлын аль бие усны цахим хуудас болох www.parliament.cg-ийн хаягаар авахаас гадна парламентын Facebook хуудас, улсын их хурл нэртэй Instagram, Twitter, YouTube хаягуудаар хүлээн авч үзэх боломжтой. Улсын их хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг улсын их хурлын 7 хоногт томь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өвгөр өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.